Дараагийн амжилтын нууц руугаа оръё. Энэ нь бол бидний мэдрэхүүнүүд бид гаднаас 5 мэдрэхүүгээр бүх зүйлийг авч бас бүгдийг бас үүгээрээ дамжуулан мэдэрдэгэ. За ингээд нэрлэхэд бол хараа, харах уу, тэгээд үнэр, хамар, үнэрлэх үү, хүрлцэх үү, сонсох уу, тэгээд амтлах уу гэдэг. За энэ бол энэ бүх одоо энэ 5 эрхтнэр бид нар гадаад ертөнцийг юу болж байна, яаж байна, надад аюултай байна уу, аюулгүй байна уу гэдгийг бидний бүгдийг энэ үгээрээ мэдэрдэгэ. За энэ яагаад амжилтанд одоо бас нөлөөлөх болчихвэ гэхээр бид нар гадны ертөнцийн түрүү хэлсэнтэй аюултай мэдэрдэг гэдэг. За бас амжилтанд бас энэ бас нөлөөлдөг. Яагаад гэвэл бид нар хэрвээ одоо ингээд зөвхөн аюулыг мэдрэх биш. Жишээ нь одоо ингээд үргэлжийн одоо байнгын одоо муу мухай юм хараад байвал юу болох уу? Муу мухай юм чихээрээ сонсоод байвал юу болох уу? Бас хит буруу амтлагыг амтлаад байвал юу болох уу? Хүрлцэх үү бас юу болох уу гэдэг. Үнэрлэх үү бас хит их буруу юм үнэрлээд байвал юу болох уу гэдэг. Тэгэхээр бид нар энэ 5 мэдрэхүүгийг хянаж явах хэрэгтэй. За энэ дээр бол хамгийн чухал нь байгаа юм. За жишээ нь одоо бид нар сонсоход ер нь бол сонсгол хамгийн соргог нь. За дараа нь бол хүрлцэх байдаг. Яг бол бид нар мэдэн одоо харааны одоо гэмтэлтэй хүмүүс таягаараа хүрлцэхгүйгээр бас мэдэрдэг. Дараа нь нүд байдаг. Тэгээд амтлахаа байдаг. Тэгээ үнэр байдаг гэсэн. За тэгэхээр хамгийн одоо тааруу нь үнэрлэх хэрэгтэй. За хамгийн соргог нь бидний чих гэсэн. За энийг яагаад амжилтанд хэрэгтэй болчихваа гэхээр бид нар энийг бол хязгаарлаж явах хэрэгтэй. Жишээ нь одоо байнгын одоо амжилт руугаа харах хэрэгтэй, зорилго руугаа харах хэрэгтэй хүн чинь байнгын буруу юм хараад байвал тийшээгээ бид нар буруу явнаа гэсэн. Тэгэхээр энд бид нар нэг рекламны одоо явцыг мэдчих хэрэгтэй. Яагаад бид нар реклам ингэж нөлөөлдөг вэ гэвэл мэдээж одоо нэгдүгээр нь давтамж ихтэй байдаг байнга л бидний ураг тарих руу бам гэж давтамж байдаг. За тэгэнгүүт бидний ураг тарих юу хүлээж авдаг вэ гэвэл энэ бол ингээд танил юм байна гэд танихгүй юм олон давтахаар бид нар танилгээд авчдаг. Харин дараа нь бид нар автоматар өөрийнхөө сонголтгүйгээр гэсэн автоматар тэр тархинд бичигдсэн зүйлийнхаа юмыг очиж сонгодог. Яг ингэж одоо бүх рекламны юм явагддаг. Энэ ч гэсэн бидний бол амжилттай яг холбоотой. Хэрвээ бид нэр одоо нүдээ одоо хязгаарлаж л байхгүй бол энийг харна, тэрийг би удаан харахгүй гэж хязгаарлаж л байхгүй бол энэ бол бидний амжилтаас бол зайлс хийлгэн. За дараа нь амт мэдээж одоо амтан дээр бид нар дараагийн одоо нууцан дээр бид нар дэлгэрэнгүй ярина. Гэхдээ бол бид нар бол амтлах юм гэж байна, амтлахгүй юм гэж байна. Бас хит буруу амтанд бас бид нар дурлаж болохгүй. Үнэр ч гэсэн ялангуяа. За дараагийнх дээр сонсгол дээр бид нар бол сонсгол гэдэг маань хамгийн эхлээд бидний одоо нэгдүгээр одоо хиллэгэнд байдаг гэсэн. Юу вэ гэвэл бид нар ямар нэгэн юм хэлэхэд, ярихад нэгдүгээрт би өөрөө сонсдгоо гэсэн. Нэгэсэндээ одоо би ямар нэгэн хүнтэй харилцаа өрнүүлж байгаа бол би тэр хүнд хэлж байгаа ч гэсэн хамгийн ихний хүн би байдаг. Тэгэхээр би өөрөөсөө сайн юм гаргах юм бол би тэр үгийг өөртөө хэлж ийнэ гэсэн. Давхраас тэр хүндээ хэлнэ гэсэн. Хэрвээ би амнаас муу үг гаргах юм бол, тар үг гаргах юм бол, ялангуяа хараалын үг гаргах юм бол тэрийг би өөртөө эхлээд хэлж байна гэсэн. Энийг хүмүүс ойлгодог. Энийг бол зүгээр л өөртөө биш өрөөлт хэлж гин гэж боддог. Гэтэл дахиад бодоод үзсэмээр хамгийн таны амнаас гарсан хамгийн одоо ихний үгийг хэн сонсох вэ? Мэдээж бид нэр өөрсдөө сонсон шүү дээ эхлээд. Тэгээд дараа нь бидэртэй харилцаж байгаа хүнд очно гэсэн. Тэгэхээр энд ер нь цаанаа одоо ямар утга илэрхийлж яаг гэвэл ерөөсөө энэ одоо 5 мэдрэхүүгээ хянаа, шунлаа энэ 5 мэдрэхүүгийнхаа шунлыг багасгах гэсэн л үйл энд яваад байгаа юм. Тэгэхээр бид нар хэдий ч энэ 5 эрхтэнг хязгаарлаж чадна.
зөв юм дээр хэдий чиний чиглүүлж чадна. Төдий чинээ бидний амжилтанд ойртох яг мөч маш их ойрхон болно. Харин эсэргээр хэдий чинээ бид нар энэ таван эрхтнээ хянахгүй дур зоргоор нь хаяна, бид нар төдий чинээ өөрсдийнхөө амжилтаас хол байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо бүлэг бол үнэхээр чухал. Яагаад гэвэл бид нар энийг бол нэг тийм их ойшоодгүй тийм үү? Зүгээр л байдаг зүйл, зүгээр л нэг тийм харж явах ёстой зүйл, эсвэл зүгээр нэг хэлж явах ёстой хараалын үг, эсвэл одоо харж байх ёстой тийм муу юм тийм ээ. Ялангуяа одоо энэ бидний одоо анхаарлыг сарниулсан бүр дээд зэргийн муу юм ч гэсэн байдаг шүү дээ тийм үү? Тэр зүйлийг бид нар яг харахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр эсвэл багасгах нь маш их багасгах гэсэн үг. Тэгэхээр сайн зүйл рүү бид нар хэдий чинээ энэ таван эргэтэнгээ тэмүүлнэ, төдий чинээ бид нар амжилт руу ойрхон болно. Тийм учраас энэ тийм чухал учраас энэ одоо нууцад ингэж орж ирж байгаа амжилтын нэгэн нууцад 5 мэдрэхүүгээ хязгаарлаа. 5 мэдрэхүүгийнхаа шунлыг сайтар ойлгоо. Энийг жаахан хязгаарлаж байхгүй бол дараа нь бид нэр энэндээ автагддаг. Амтлагаанд бид нар автагддаг. Муу юм харах зүйлд автагддаг. Сонсох ч гэсэн адилхан тийм үү? Бүх зүйлэн дээр энэ бол гарч ирдэг. Тэгэхээр энэ удаагийн одоо ийм чухал одоо зүйл байна. Энэ нь бол 5 мэдрэхүүгээ байнга хянаж байх ёстой. За ингээд дараагийн амжилтын нууцаар уулзцгаая.